Ямар сайхан байна те. За та бүхэнд амралт өдөр мэндийг хүргэе. 25 дугаар сувг телевизийн сонгон үзэж байгаа бүх үзэгчдэд маш их баярлалаа. За өнөөдөр би одоо энэ Булган аймгийн Могот сумаас 20 орчим километр яваад за одоо яг үндэ хэлэхэд бол одоо би нөгөө айлдаа ирээгүй болохоор нутаг ус одоо гол хайрхныхаа нэрүүдийг сайн мэдэхгүй байна. Ер нь бол хулж гол гэж би түрүүн ойлгосон. Тэгээ одоо энэний ийшээгээ байдаг одоо нэг айлыг зорин явж байна. Ямар айлд очно та бүхэн маань нэвтрүүлэгтэйгээ хамт байгаад бас үзэр гэж бодож байна. Агаар сайхан байна. Уул усандаа ингэж ирээгүй бас. Бүр үнэхээр санаасаа нэг гоё сэтгэл хөөрөд. Нэх гоё юм шүү. За тэгээ голын ирэг дээрээс нэвтрүүлгээ эхлүүллээ. Айл руугаа урагшаа. За бид хоёр одоо айл руугаа дөхөж явна. Сая хулжийн гол дээр яг зүг хэлсэн ч хулжийн гол. Мөн хэлсэн байна. Сая сүнээс асуусан чинь яг хулжийн гол мөн гинэ. Тэгээ хулжийн гол дээр сайхан нэвтрүүлгээ эхлүүлчихэд одоо ийшээ айл руугаа явж байна. Дуулж өгнө үстэй. Дуулж өгнө. За гоё айлч очих юм биш бид төр чинь тийм. Харин тийм шиг. Тийм тэгээд маш гоё тийм олон адуутайг нь тийм сайн малчин болсон хүн байна. За тэгээд Могот суманда маш гоё юм бас үлгэр жишээ олж авдаг. Их олон жил малчин хийсэн юм. Бас тэгтээ хөгшин хүн биш юм шиг үлээш айл биш юм шиг үлээш гэхгүй тий. Бид ч бас нөгөө айлынхаа мэдээллийг бас цуглуулаад бас нөгөө орон нутгийн хүмүүсээс тий асуугаад яваад байгаа. Хаана очивол яавал ивэл дээр үү гэж бид нар ч бас сураг ажиг тавиал яваад байгаа. За ядарч ийн үнээр. Гайгүй. Гайгүй. Тийм. Одоо бид нар чинь сурцсан шүү дээ. Маргаа дээр яваад сурцсан шүү дээ. Тэгдэг баг тий. Туслан сайхан байна те. Тийм туслан гоё. Гайгүй нэ. Саадгүй сайхан яваад ирлээ. Гурван машинтай баг мөн баха. Батэрднах мөн үү? За сайн байна уу? За сайхан зусч гин үү? Сайхан. Сайн явж чи, сайн сууж чи юу? За сайхан. За өнөөдрийн одоо бидний зорж ирсэн айл бол Батэрднах гэдэг улсын сайн малчин. Маш сайхан хөдөлмөрч айл байгаа. Сумын төвөөс бид нар 20 гаруй яваад ирв. 22 мөчл байгаа. За өнөөдөр тэгээд одоо би дуучин нараатайгаа явж байгаа. За бид хоёр танаад саатан хон нь болно үстэй. Болно. Зөвшөөрлийн албаасаар авчи. Тэгээ. Нараач баргал урд нь бас манайд ирсэн. Урд нь ирсэн. Тийм байна. Тэгээд айгүй мэдээдсэн байхгүй юу? Тэгээ би өөрөө Батэрднаханд урд нь 2022 оны 100 тий ирсэн. Тэгээ би амарч авсан. Амарч авсан. Хамаагүй би одоо зүгээр юугаар чинь нэвтрүүлгээр юугаар чинь лосод гэж ярьж чинь мэдээд байгаа юм. Оо за. Хүсэж яана. Ахвал тэгвэл сайн үздэг юм шүү дээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цор ганц шүлтлэг давс. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэнг фарм. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөөс сэргийлье. Ливер актив. За, сайхан зусч гин үү та? Сайхан зусч байна уу? Сайхан зусч гин. Сайн сууж юу? Сайн байна. Энэ хавар яг хожаахан цаг хатуухан. За. Тэгээд хатуу байгаад байгаа нь юу те? Тий, хатуу байгаа нь яг шинийн гурванд нэг экстра сасраад. За, би ямарлан сүрэг таргаа. Сайхан зусч байна уу? Сайхан зусч гин үү та? Шинийн гурванд мундаг сасраад малыг яах ядраалаа. За. Булган аймгийнхаа Могот сумын хэддүгээр баг дээр нэ? 4-р баг дээр. 4-р баг. Юу гэдэг газар байна бид нар одоо? Энэ Гунжингийн ар гэдэг газар. Гунжингийн ар гэдэг. Тий, Хорхойтын шандны аддаг л гэдэг. Одоо Гунжингийн ар да тий. Энэ одоо олон айл зусчих юм уу? Энэ зайгүй шүү дээ. Манай хулж ганцхан гол нь нутаг багтай. Айл олонтой. Айл. Одоо та ингээд тойроод харахаар ерөөсөө зайгүй зуслангийн байшиг. Олоороо дүүрэнд мал байна. Тий. Сайхан зусч гин үү та? Оо сайхан. За, сайн сууж юу? Сайн. Танахын жир саадгүй сайхан болоод ирсэн. Асуудал үү? Даваагүй. Тийм байна. Голоо уруудаад Ерөөсөө харин голоо уруудаад ингээд ороороо гурван машинтай айл байгаа гэж тэгсэн. Тэгээ манай хин чинь нараач аягүй сайн мэдх юм аа энэ нутгийг. Тэр өдөө нэг зөв сайн мэднэ. нан тогч нэг төдөө хоёрт манайд ирж байсан болохоор тийм. Гоо тэгээ хүний амьдрал сони юм те. Би Батэрднах хахад зүгээр Батэрднах айлд очно гэж сонсчоод за тэр айл биш байгаа гэж бодсон болохоос ш анханасаа таад ирнэ гэж мэдээгүй ш би. Өнөөдөр л мэдчихэж байгаа ш. Тийм байна. Сая үүдэн дээр мэдээ би иржсэн айл ш. Тэгээ. Чи би анханасаа Могод айлд очно гэхээр би Могод очныг баярлж ирсэн болохоос ш танаад ирнэ гэж мэдээгүй байхгүй юу? Батэрднах гэхэд яг миний мэддэг газрыг хэлэхэд тэгвэл яг мөн байна да гэж бодож байгаа байхгүй.
төрөлдөг Яста хичээлдэг. тэр шиг юм болсон. Тэгэл энэ жил бас 25 дугаар сургууль виз маань 30 жилийн ой болж байгаа. За. Тийм. Тэгээд 9 сар болох ойгоо ухтаад бид нар бас орон нутгаараа явж сайхан малчин ардууд дээр очиж хоноё. Тэгээ ер нь амьдрал ахуй бас ямар хөө гэх. Тийм. Тэгээд бид нар хэд хэдэн нэвтрүүлгийн баг явж байгаа. Тэгээд нараа маань бас тэр нэвтрүүлэг дээр ч яваад би бас нэвтрүүлэг дээр хань татаад Орсын айлдаа сайхан жаврын дөрвөөр дуулаад өгчлээ. Хоёулаа хамтдаа орёлтоо л гэл гуйгаал яваад байгаа юм нэг. Тэгээ манайхыг сонгосонд нь бас баярлалаа. Баярлалаа. Энэ өчнө олон айлд очиос яг бас ахын баярлж байна. За автортны одоо тэгээ сайхан үзэгчтэй зориулаад өөрийгөө сайхан танилцуулна. Мотор усаа ярина, ам бүлээ, гэр бүлээ ярина. За би бол одоо Болгон аймгийн Монгол үндсэн Мотхон ууган. яг ууган. Тэгээ би чинь 8 дугаар ангид төгсөө төжөлжийн темсд яваад. За. Заамраа төжөлжийн темсийг 2 жил болоод. Тэгээд тэрнээс сэрэгт 3 жил яваад. За. 3 жилийн албад хааж исэн үе юу те? Албаасан. Тийм байна. Хаан хаа та. Улаанбаатар хотод 022-т. За. Тэгээд тэргийн албаа хааж ирээд Баргадад Няруу 91 онд хөвжил тарсан шүү дээ. Тэр болтол би засахтал би маллаагүй. Баг баргадаар ингээд одоо баг баргадын бүгдийн нэлээд бүх ажиллаа. Тэр ч нэгдлийн мал малдаг гэсэн шүү дээ. Тийм. Тэрнээс тэхгүй бол надад чинь суур мал өгнө. Үхэр ахгүй, хойно ахгүй, адуу ахгүй. Тэмээнэ манай энэ тэмээ байдгүй. Тэмээнээс устын тэгээ хариулах юм. Тэгээ бас тэрнээс өөрийгөө нэг ягаад нэг гарын чөлөөлөд өөр тийшээ юм. би чинь ойр зүрийн нэг тийм ажил хийж байгаа. Тэгэлж үгээд авсан. Тэгээ 91 он товчл ягаад тэгээ жинхэнэ өдөө малчин. Төвчлээр биднээс мал агсан. Амны бас нэг зөх хэмжээний хэдэн мал байсан. Яг хөө тэр үе чинь нэг 50 толгой мал гээд. Тийм 5 адуу. 5 адуу. Оо за. 5 адуу, 12 өхөл. 33 хон юм аа. Бог 50 толгой мал. Ерөөсөө тийм л өмч батж өгч ирсэн юм те. Говийнхд болохоор 75 толгой мал. За одоо ам бүл хэдүүлээ байна. Хэдэн хүүхэдтэй та? Манай 2 хүүхэдтэй. За. Тий. Ах нь бас урд нь нэг ханы жилээ алдсан хүн байгаа. Энэ хүнтэй суусан. Тэгэхдээ одоо битээр 20 гаруй жил болчихлоо. Оо за. Хүүхдүүд нь одоо бүгдээ хот хүрээ явцсан байна уу? Одоо нэг банд юм чи энэ дээр нэг банд нь байна. За. Мал дээр байгаа юм. Мал дээр байгаа. Хөдөө аж ахуйн сургуулийг төгссөн. Заамал эмнэлгийн ингээд. Хотын хүн болох гэсэн болохгүй гэсэн. Төв дээр байсан бэрэ төвд нэг албаа гэлгүй. Би таныг одоо хайж чадахгүй. Мал хийж байгаа юм л да тий. Яг одоо намайг одоо чадал өрөхгүй болохоор яг тэгэл одоо намайг л бодож юм байна тий. Тэр нэг ууган гэдэг нэг сайхан дуулдаг хүү. Манай энэ авгагийн том ахын ганц байна. Эдний 2 охин нэг баньтай. Тэгээд сэргээс ирээд манай байгаль манай хүүхэд болсон. Би тэгээ одоо бүтэн айлгэр болгоод унаа тэрхтээ ерөөс амаал хөрөнгөтэй тастаад одоо төвд багийн дарга хийж байна. Өөрөө. Оо за. Авгайн сумын мал эмнэлгийн энэ манай багийн мал эмч. Манай охин бол хотод 4 хүүхэдтэй. Оо яа. Болцооны тэгээд 2 охин 2 байна. Ямар ч гэсэн яхан хоолны нэм би тасдахгүй надаасараа арга өргөө мэдэрч байгаа. Хөргөн харин сайн хүн байгаа. Хүү сайхан байна. Тэ. Бүхэлдээ их сургууль төгсөж ирчээд би одоо малчин болно гэдэг чинь. Одоо нэг үеийн хүмүүс тийм биш болсон. Суурин газар яваад одоо яг л би нөгөө одоо хөлгөр бийж бас яг муу болчиход байгаа. Тэгэхээр авыг одоо ингэ хэцүү. Хүү хэдтэй? Одоо 30 хүрэх гэж байна. Мал мална гэдэг одоо бас их төвчээр шаардсан ажил юм аа. Ер нь бол их хөдөлмөр зардаг, их ухаан зардаг, их л төвчээр шаардсан ажил байна. Ер нь тэгээд одоо малч ухаан гэдэг одоо монголчуудад өвлөгдөж ирсэн сайхан том соёл, том ухаан. Одоо энийг залгаж явах залуучуудаа бэлтэн гэдэг л их одоо хүнд асуудал болоод байна. Би бол энэ ерөнхийдөө манай хөгшин энэ гайгүй тийм малчин байсан. Аймгийн хэдэд удаагийн авраг юмны болсон. Хөгшнөөсөө бол бас их юм сурсан. Тэн дээр сүүл өөрөө малдаа манай хөгшинж байхгүй тийм Очирбаатрын аврагын туршилгаас одоо номноос унсан. Одоо тэр Очирбаатрын юу гэж тэмдэглэдэг шүү дээ. За. Үр хүүхдүүд чинь. Тэгээ одоо манай булганы хамгийн дээд шагнал Очирбаатрын шагнал байдаг. Аймгийн аврагаас илүү. Оо тийм нэр хүндтэй. Тий. Аймгийн авраг болоод
Тэгээ дараа нь Очирбатын шагнал авахаар дахиад цаашаа Өдөрбаатаа цаашаа байхгүй гэдэг байна. Тийм нэр үнэтэй. Өвгөн хөдлөн баатар шүү дээ. Булган аймгийн Бүр улсын уу. танаач нэг анхдагчтай нутаг гэдгээр Манай төв анхны төв одоо улсын аврал чинь шүү дээ. Ангадагчид гэж олон юм байгаа шүү Тийм, олон юм байдаг чигээр гэсэн. байна. Аймаг сумын цалтай бүгчүүдийн барилдаан 500 гаруй ирэх барилдаад энэ тийм. Тэгэхэд манай Монголын хөгжүүлсэн шүү дээ. Бас л тийм үү? тэгэхгүй яа бас л тэр анхны нэрийг хууц бас ангадагч. Та улсын сайн малчин хэдэн онд авав? Би одоо 25 онд л. 25 он авсан тийм. Энд чинь одоо бас янз бүрийн шалгуур босго хангах барих юм их үстэй гэж бас зүгээр өгчдөг чи биш баг шүү бас тийм ээ. Гайгүй. Шалгуур өндөр ус янз янзын юм болно. Нутаг орон ард түмэн чинь угаасаа хэн хүн болох уу болохон хүн болж байна болохгүйгээ шалгуур байгаа. Бараг тэр шалгаж байгаагаас сум орон нутгийн чинь шалгачдгийг шүү дээ тийм ээ. Яг. Улсын авраг малчин манай ангийн баасан дэрж гэж залуугийн зүгдэр гэж манай энэ бригадаас За. 78 онд лөө 77 онд. 47 жилийн дараа би энэ бригадаас улсын авраг малчин төрж байгаа. Яг энэ баригадаас уу тийм. Тий, энэ бригад сумаас биш бригадаас. 37 жилээр маш олон том цэнгэлэн авдаг шүү дээ. Зүгдруугаас өөрөөсөө байхгүйсэн чи баах мань боллоо. Намайг манай энэ голынхан голцол баал гэнэ л дээ. Баа гэх үү тийм. Манай голч одоо алдартай юм одоо айргэл байна да. За айрыг бол зөв цуу тавьж. Айрг бол одоо За юу ярих вэ гэдэг шиг. ёстой. Би бол мэднэ шүү дээ. Яг ингээд хийхэд бол хүн айраас хөрөнгө авчраад бүлээл болноггүй. Ажиллагаа маш олон. Ариун цэвэр шаардлага нь. Манай энэ хүн бол айргийг бол агуу хийдэг хүн. Айлын үүд байдаг чинь бас. Бас айлын үүдч байдаг юм шүү. Эстэггүй айл байдаг шүү. Бас уу. Би манайх чинь төмд зам бол чи нэг ирүүл таниханда төм төж юу заримдаа бүр өөрснөө унтах газаргүй шүү. Энэ олон байш дотроо. Бом бүжгэндэг. Зан сайтай айлтгын цуглана гэж тэгэл одоо сайхан л байна тий. Тэгээд танаа айрыг бол одоо бас онцгой гардаг гэж энэ юуныхаа ярьж шүү. Нутгийн хүмүүс, Монголын сумын хүмүүс. яг хоо Хотроо явж бас борлуулдаг гинэ та тийм ээ. тий борлуул манай ахч тэгээд хот руу бие нь борлуулаа. Ер нь сүүлийн 2 жилээс л дундаа намайг хот явуулахыг байх ажил хөнгөлчлөх нь арай болчиход байгаа. За. Яг тэгэхээр энэ хууль ерсат гэдэг нь сайхан юм байна манай. За. За энэ чинь газар янз янзын улсууд ирж байна. Тэгтээ зэрэг одоо миний найд нөхдийн хүрээнд ч юм уу, хамаа ах トゥ садангийн хүрээнд ч юм уу. Ингээд манай руу тань огт танихгүй хүн ч байсан танаахаас айрггүй гэдэггээд миний айргийг гадаад дээрсэн ч хуваачдаг. Тэгэхээр миний хот явах багасна. Тийм шүү дээ. 2 явдгүйсэн нэг яв, 3 явдгүйсэн бол 2 явна. Айгуу нэг ч явж байна. Заримдаа бүр явахгүй. Өдөр өгд. Яг хөө тэгээд сайн хоолн дөөнд сайхан найд нөхөд ах トゥ юм буян. Гэж бодж явдгийг ах. Яг одоо эд айраг сайхан гарч явах үедээ ер нь өдөрт хичнээн литр айраг гаргад юм бэ. За гүүваа унгалсан боломжтой үед бол манайх 300 литр гардаг. Өдөртөө юу? Тий. Болгийн усмас нөхөн хөөхөж маш арчилгаатай. Ер нь налах хөгжил гэсэн үг. Одоо та нар манай бүлж байгаа айргэр очиод хотгаад авцсан байхад айрг өвдчихдөг. Эвдэрчдэг. Тий. Оо за. Тийм одоо яг хүн төлөвлөлтөд одоо авч болохгүй гэсэн үг шүү дээ. Нөгөө тус хайлж яхад бас нэг хүн харж шаран гарахгүй. Шаран яг үнэ. Шиг тий. Хараад айрг гардаг газар тэгээ тустай байна. Энэ ийм урангуул усандаа байх шүү. За би чамд ингээд ярихад энэ айргны хөрөнгийг одоо манай өвгдөө чинь Монголоос гаргаж үзээгүй. За. Аранга хотнотоос дандаа авдаг байсан. Одоо заграад нэгдлийн гүрж явах ч гэсэн. Тэгтэл одоо 8 жил болж байна уу да. Манай энтхийн нэг залуу уйг гэдэг залуу энэ дээр гаргадаг болсон. Одоо биднээс тамар. Тэрнээс би тэд чи одоо би хотонд орно. Айл үгдэнгээ хэсээд үн тэр болгон сайхан гарахгүй шүү дээ. Тэгэл айл сайхнаас нахгүй. Даа тэгтэл очиртай нэг сайхан бүгдээс хүн бүгд авилгын газар улсууд. За 2 хонжгоо дав, 3 хонжгоо дав.
нэг жарэстэй ваахан бензин зарцуулаад нэг айрг болж байна. Одоо яах юм? Хаяанда 20 км яваад нөгөө хүмүүс гаргачдаг. Тэгээ ер нь булганы айргийн яг сайхан нь ер нь гол нууц нь ер нь жорн яагаад булганы айрг гэдэг ингээд Би бол юу яадгийг өв сургуультай бас байдаг ба. тийм бах тий тэр адууны идэж байгаа тэр өв сургууль бол. Тэгээд цагаан идэ айрга хийж байгаа хүний гараас бол айрг хийнэ гэдэг та нар зүгээр саад явцраад нэг шүүгээд хийчдэг юм биш. Саамыг бол одоо манай энэ бол бүр ингээд тогоонууд өрж угаад хөргөж угаад самаа сааж явцраад хөргөөд байна. Тэгж айрга бол. За тэгээд халуун наранд бол одоо тэр ямаар ороод нойтоосаа явчих юм болгүй бол дотор арчилгаа аимш тэгж айрга сайн бол. Тэгээ ахын нэг 13 онд нэг 1000 малчны баяр хийсэн. Тэгээ би энэ нутаг ах トゥ ны боён бас нэг сайхан баяр хийсэн. Тэгээ би нэг энэ манай найз Гантөмөр гэдэг залууга эднийг 2 залуутай манай 2 залуутай ингээд эднийг өөрийнхөө гүйтэй бариад би нэг 7 хоног бариад 2 тонн 600 литр хийгээд. Тэгээ би хөрхөх тооцолж байхгүй. Тэгсэн чинь манай найзууд энэ ах トゥ хамаас энэ голын сумаараа 50 100 литр гэсэн 2 тонн 5 тонн аригт болчихгүй. За. Тийм баг. Тийм байна. Тий. Тэгээ 5 тонн аригтай нэг хөлөөд юм байна шүү дээ. Хийсэн. Тэгэхэд 3 тонн 900 литр ариг уусан байсан. Нэг шинэ надаа. Би юу алдсан байгаа үү? Та бол өөрийнхөө явцсан бол 2 тонн 600 литр хүрнэ гэж байсан. Бүр элбэг хүрнэ гэж. Сайхан айрг уучихтай сул ороод байдаг. Айрг уудгүй шугуун чил 2 шат айрг ууч. Тэгэхээр хүн сатгалан тэрнээс тэр олон хүнийг яг хоол хийвэл хийцэн. хэцүү юм шиг байна. Ястаа хийцэн. Хийж байгаа хүн ганцхан айл хийж байгаа шүү дээ. Тэр ч ямар том албан экстра юу биш шүү дээ. дээ. Хоёулаа гигээ тасрахаас өмнө гурлаа гарч басна хин орчинтойгоо нэг танилцчихъя гэх үү? За тэгье. Тий бас харахгүй болчихоос өмнө бас нэг ямар газар ирснээр нэг харуулад бас нэг гаднахтайгаа нэг танилцъя да гэх үү? Тэгье. Энэ манай Дулаан гэдэг бол одоо манай ганц энэ голын том Дулаан гэдэг. Энэ өндөр улаан гэдэг. Оо за. Энэний аргашаар хуурай гэж байдгийг. Хуурай. Энэ ч нөгөө дээрийн бугай аж ах байсан. Бугай сан яаж хойсон юм те? Тий. Тэгээ нөгөө бугай чинь нөгөө хөөж хашаад цусан ирвэн авдаг. Зөв. Тий. Тийм газар байсан ба. Тий. Одоо энэ алхаа нуруу гэж байна. Тэр нөгөө манай юутай Баян уул гэдэг одоо тахилгатай уул маань. Энэ дээр нэг овоо шиг өттэй байна. Эдмод нана хажуу дээр. Тийм байна. Саадтай хайрхан. Тий. Тийм байна. Тэр хайрхан. Тэгээ энэ болохоор гунжин гэдэг уул. Зөв. Энэ чулуут гэдгийг. Энэ эрхч гэдэг ч одоо энэ. Хоошоо яа тэр Дулаан хаанаас наана ингээд энэ хөлжин гол нь энэ Дулаан хааны хоёрын дундаа урсаад орхолтойгоо орхолоо нийлдэг тийм ээ. Булчин цэн хэрэгжий гол минь хургал юм доосон нөө гэдэг орхон түшээг өмөрөндөө цутгах гэж юм да. Тэр нэг хашаатай булаг юм уу? Энэ хашаатай булаг. Энэ булаг болохоор одоо манай голын өндөр настай одоо дандаа энэ айлын байшин байж тээ. Тэр булгийн чинь цаадтай гүр ингээд манай өндөр настан дандаа 90 гарсан улсууд нутгалж байсан. Тэгээд одоо хүн асууж илдээ. Та нарын өндөр насалдаг энэ нас нууц нь юунд байна? За. Тэгсэн чинь энэ усныхаа. Биднес насаараа энэ уснаас энэ усных гэж. Яста шиддэг бас байна тийм ээ. Тэгээ одоо үр хүүхэд нь хүртэл энэс өөрхий зөөж авч явдаг гэж боддог. Сайхан юм байна. Тэгээ би одоо ямар санда ангийнхан таны ихээр та хэдээс урт наслна гэдэг баг. Тэгэхээр яаж гоо гэхээр би ийм ус ууж байгаа. Өгчүүлийнхаа юугаар бэлэг дэмбэл бодоод. Орой хоёлоо жоохон гадаа сууж юм ярьж болох уу? Боллгүй яах вэ? Нэг ил гал түлээд. Тэр нь шиг сайхан юм аа.
Энэ сайхан байгаль хангаа дээр ирснэх. За энэ зуны байшин юм байна шүү дээ. Айрга одоо энд Наад байшин чи манай хуучин сууж байсан байж. За. Тэгээ энэ маань ер нь яахан элэгдлээд энэ чи одоо 20 30 хэдэн жил болсон юм. Энэ гол дээр энэ зуны байшин бол хамгийн түрүүнд барьсан хуу байшин да. Энэ байшингаа сүүлд барьсан юм байна шүү дээ та тийм үү? Сүүлд барьсан. Одоо энийг яхаар нь хүнээ бариулахгүй юу? Ааха. Тэгээ энэ хойд байшин болохоор юу яасан юм? Би нэг гэр барьдгээс энэ улсууд ирдэг амрагч. За зочид хүлээж авах зорилготой юу? Тэгэнгүүт нь ерөөсөө эний чинь намар өөрснөө энэ чинь зунаахаар юм чинь. Дараад намар ороо үлжээндээ буутлаа дардаг болохоор энийг 9 сарын 1-ээс хойш амрагчид яагаад үлжээндээ буутлаа эндээ өөрснөө орч. Тэрнээс наан болохоор амрагчтай амраачдаг. Яг хай зүгээр энэ мундаг сүртэй биш. Тэгтээ яг хүн энэ нөгөө таны түрүүний яриадсан ийм пошгуудад хийж тавьсан юм уу та? Юу? Айрга нэг юм цэг. Энэ айргны хөш энэ манай дар шатгалдаг сав. Халгаан даас одоо энэ халгыг чинь давслаад энэ пошгнууд дарна. Энэ халгаагаа түүгээд даршилчт юм уу те? Чавчаад. Зөө. Чавчаад. Энэ бол янзын дижил болох уу? Тэгэл ингээд нэг жоох игээ давс игээл тэгэл гიშгээд өгөх чинь найгүй их байна. Тэгэл хэд хоногийн дараа дахиад доошоо суутсан. За. Энэ одоо үн төлбөргүй. Бэлэн Хамгийн давсалтай юу? Хамгийн сайн. Тийм учиртай энэ ийм хоош. Халгаагаа тэгвэл даршилдаг юм байна тийм ээ. Тий. Бас нарийн учиртай юм байна шүү. Энэ Энэ халгаач бас хэрэгтэй идэв шүү тэгвэл. Хэрэгтэй. Энийг яг манайхан тэр болгон ихтэй одоо сүүлийн үед бодордог байгаа мэддгүйс энэ үг нь мөнгө цаас орохгүй бэлэн энэ ч одоо Тийш үү. халгаагүй газар гэж хаавна. Манайх ч одоо энэ ч 40 жил болж байна. Одоо халгаан дээр баригдчихад одоо яг одоо байгаль өргөж байгаа юм. Хаана үлжиж хаана хаварж идэв та? Манайх хавржаа тэр бай. Хаваржаа ердөө тэндээ юм. Тэр. Өвлжөө болохоор яг энэний саад дээр харуулдаг гэдэг. Энэний саад. Энэ уулаад аваад. Өнөө Монгодоос одоо Белвазар болсон шүү. Белвазар явдаг яг замын хажуудалд. Өвл болохоор яг тэр Белвазар мөсөр явчихдаг. За. Тий. Би тэгээд нэг баригатын нэрүнх юу мó хийж байсан гэж ярьсан шүү дээ. Манай баригатын дарга нэг мэлээ настай хүн ашир хүн байсан. За. Залуу хүн байна. Чамд шин яаж ч явж байна. Өвлж авч ятдаг болж. За. Тэгээд одоо энэ чинь нөгөө улсууд чинь дандаа өвлж авч байгаа авцсан байсан. Тэр манай өвлжидгийн тэр хөрзөндөө баригдчихсан жигтэйхэн. Тэгээ одоо сайн муу гэж мэдээгүй. Замын нөгөө аймаг ордог замын хажууд юм чинь залуу агч бас амар гээд одоо тэгсэн чи хамгийн сайн өвлжийг нь олоо. Яа. Бурхан багшаасаа Тийм байна. Цаанаасаа л байна. Тийм ээ. заасан зураг байна. Энд одоо ингэ тог цахилгаанаа бүгд нараараа шийдчихэж байна. Нараараа шийднэ. Тэгээ энэ бол асуудалгүй. Шөндөө бүгд сайхан гэрэлтэй шийдэнтэй. Болоод л байгаа. Энэ сайхан одоо ч Юм хөгжөөд гоё болчихъя. хотоос энэ ялгарх юм. Ялгах юм байна. Зураг радиогоо Одоо хоолундаа хийчих гал төлөхгүй халуунд бол. Манай одоо энэ ч фишмишн байхгүй. Харин тийм байна. Нэрээ тийм шүү дээ сая. Тий. Халаалт нь яах юм? Юу яана гэвэл хойд юундаа яач. Хойд башин дагалт төлчих. Гал төлчин. Гадаанаа төлчин. Хойд башингийн хагада. Тэгээд толиороо болохоор тогоо шийдчихнэ. За тэгээд зураг радио уцас шүрмэс бүхэл юм байна. Бүхэл юм байна. Тийм ээ. Хөдөө хотын ялгаа бол амьдрах чадвал агаар нь өөр юм да. Та эдэг утаа залгиж явах бид чинь арай л өөр юм. Арай л өөр юм. Бид хэд ч утаа төвчрөл хоёроос салж чадахгүй тэгээд асуудалтай байна. Энд ч одоо тэгээд энэ сайхан агаар бас дундаа халуудаа энэ сайхан булгийн усыг уучиж байна. Би ямар сайндаа цэвэр ус олж ирсэн усууд асаг наатах. Яаж байгаа гэхээр би наатахаасаа тэрнээс авчраад өгдөг. Гэхдээ нэр үний шүү. Дээр урагдаг өвсч байхгүй урах юм биш. Яагаад гэж. Нэгэд цөлжилт уур амьсгалын өөрчлөлт болсон байна. Хоёр мал их байна. Мал их байна. Одоо адуу энэ чинь дээр үед нэг манай багтх 4 суурьад бол байдаг. Тэнд нэг 300 толгой Аштай 4 суурь энэ бүхэл энэ баригад. Одоо хэд вэ? Одоо хэд гэж бараг л нэг айлн. Одоо манайхаас хэд энэ жил бор хоёр гэдэг залуу 1100 гаруй адуу тоолуулж улсын сайн малчин боллоо шүү дээ. Нэг хүн 1000 гаруй адуу тоолуулна гэдэг чинь бас
Тэгээд одоо 2-300 доод нь 100 гаруй адуу өөр асуудалгүй. 100 гаруй адуу энэ багадаа шуурна. Тийм байна. Багадаа орчих. За байгаль нутаг орноо сайхан танилцуулсанд их баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цар ганц шүлтлэг давс. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэнг фарм. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөө сэргийлье. Liver Active. Хойтлын байшинд баахын маань гэргээ хоол цай хийж байгаа гэж байна. Бааграагаа бариад орё доо. Бас болоогүй. Дээрээс нь шидэт давсаа өгнө. Энд чи одоо жинхэнэ хулсан давс гэж эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй. Хамгийн одоо хүнсэнд бүр нэг номерт хэрэгжилж явах хэрэгтэй юм гайхалтай ижидтэй давс байгаа. Энэ давсаас одоо манай булганыг тохирж байгаа тусгай доорууд дээр нь бол орж байгаа юм гоё гарын бэлгээ. Игчтэйгээ орж сайхан хууч хөрөнгө. Өгөндөө. Эндээ нөгөө галт төлөхгүй энэ хойд байшингаа ерөнхийдөө ингэж галтгаа болгоод эндээ юм хийгээд байдаг юм байна. Зээрэмэндээ. За. Хооломтны ажил ихтэй байна уу та? Хоол хийх. За, сонь сайхан юутай байна? Оо, тайван сайхан дөө. Тайван сайхан. Ахта түрүүн таны тухай ярьлаа нөгөө эрүүл мэндийн байгууллагт ажиллаж исэн энэ төр гэж шүү тийм ээ. Та өөрийгөө бас сайхан товчхон танилцуулаач. Би багийн юм хийж ирсэн. Тэгээд би мэмаа бас жоох өвдөөд тэгээд 13 оноос хийхэ болчихсон. За, одоо цэвэр яг мал дээр. Одоо мал дээр зэрэг яхаа тэгээд багийн юм хийсний малаа ялгаа байхгүй те. Малаа маллал. Бас хүнээ үзээл. Хүнээ үзээл тий. Энэ хоёр чинь тэгээд одоо альваа хүрээд ирээ чинь хүүхэд жоохон ингээд тариа тусал хийгээд өгөөч арайч гэл бас хүмүүсийн хурц намайг ус ажил төрлөختөө зав зайгүй байдаг гэж түрхэн тэр мөрийг ойлгоод өөртөө хөрхи ирж тариа мараа хийх болохоор өөртөө ирээд ганц их улсууд тариа мараа хийлгдэг юм аа яхаа нэгтэй тий. Ямар бол хийж байгаа юм. Яг нь бостой завшаа хийх. Яа. За энэс тансаглалын дээд үз. Хатгаа хурцтай ийм хоол иднийг тийм. За би танд гоё гарын бэлгтэй. Бидний нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Бааграа ажиллаж байгаа. Та хоёр Бааграа мэднэ тийм ээ. За Бааграа бол одоо яг цэвэр Монголынхаа хөрс шороонд тарьж ургуулсан экологийн цэвэр одоо хүнсний бүтээгдэхүүн ногоогоор Монголдо үйлдвэрлэдэг юм сайхан бүтээгдэхүүн байгаа. Энд чинь Бааграгийн олон сайхан юмнууд байгаа шүү гэж заяа. Хоолн дээр амтрах идээр. За бас энийг та хоёр нь танаа энд нэг гоё аршаан байдаг юм шүү дээ. Урт наслуулдаг аршаан гинэ. За урт наслуулдаг аршааныг бас энэ урт наслуулдаг давстай хамт хэрэглээ. Одоо заяа хоолндоо. Энэ хулсан давс гэдэг одоо маш сайн чанарын юм давс байгаа. Одоо хүмүүсийн та одоо энэ ч хүн өөрөө одоо эрүүл мэндийг бас нэгт тавьж ярьдаг л байлгүй тийм ээ. За зөв юм идэх хэрэгтэй, зөв хооллох хэрэгтэй, зөв одоо дэглэнтэй байх хэрэгтэй ч гэдэг юм ингээд тэр талдаа их анхаардаг байх. Тийм болохоор одоо бас энэ эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг өгөхтэй их таатай байна. За тэгээд энэ одоо хүнсний юм одоо гайхалтай шидэг агуулсан юм давс байгаа шүү. Тэгээ энийг бас та хоолндоо хэрэглээрэй гэд бэлгэлж байгаа юм шүү. За. Хулсан давс компани. Дэлхийн давсны шин нэрэн. Эрүүл хооллох нь хамгийн сайн тайлбар юм. Хоол хүнсний салшгүй нэг хэсэг нь давс билээ. Шарсан, даршилсан кимчи, шүл, хүүтэн хоолж бай. Шатаасан хулсан давс нь хоолны хөлцийн амтлаг, шинэлэг байдлыг сайжруулахад туслана. Энгийн хоол хийх бус, ер бусын амтыг сэргээж чадна. Утас 76 тэгтэг 39-38. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдхүү. Амьдралын буруу хөвшил, хорц суршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан Liver Active бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш, өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Бэлтгэн ордын төвөргөөнд сүрмгий салхи сольдож, дэвх харцхын жигүүр эрийн хэмэрч шингэж, эвэр номын эрчис, уухайн баясалд бахардсан эрийн гурван наадам Монгол түмний минь цэнгэлээ. Монгол түм минь сайхан надараа. Хүрээд Ямар гэж өгөр вэ? за чиглэл компани янз сайхан өгөх байлаа. Чиглэл компани хийцээр энэ Монгол хүү
Энийг төмрөөр хийгээд манайх урд нь ингээд энэ фяван савнуудаар ингээд айргаа хийдэг байсан бол энэ жил гоё зориултын бүлүүртэй юм сайхан хэмжээнүүд ерөөсөө захиалгаар ингээд том жижиг хамаагүй хийх юм байлээ. Хүүрэндээ айргаа хийж самаа хийж өнөөдрийн айргийг бүлэх гээд тэд гур байж байна. Айргийн хөхөр гэж. Айргийн хөхөр. Бал мал гарахгүй зэвэрхгүй. Ямар нэгэн төмрийн амд амтдахгүй. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдэх үү? Амьдралын буруу хөвшил, хорц суршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан ливер актив бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. Агро махны соус. Шаржигдэх шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Өө эн чинь ингээ бүр 3 ором ортой ингээ зочин авчихсан янзын гоё байв шүү дээ. Тэгээд хүн амт ирүүл намраал тэгээд намар ширүүн болохоор зэрэг ишиг бидэд ингээ Орчдөг юм байна. Тий, хүн амт тэгээ явж чаар. Энд гоё реклж мэрэклээд бүр янзын болгосон юм байна өө. Энд чи гэрэл харин хаана. Гэрэл оруулж тавьчихна. Орж ирээд авчихгүй тийм. Чи одоо нөө янз бүрийн гэрлүүд өнтөө зөөврөнгөөл оруулж ирээс тавьчих. За. Тоо дөрвөн борцтой шүллээрээ. Яа. Та дөрвөн борцоо нүдэд исэн ишиг хийцэн бүгдийг. За. Тусламжлах юм байхгүй бол хоолн дээр уулзъя та тийм. Тэгээд За. За хоны хашиж шүү та. Хонаашлаа. За. Мал сайхан дохт уу? Сайхан байна. Энэ сайн нэг айлын хург ирсэн тэгээ энэ аваа юу. Айлын хураг ирсэн. Тий. Задгай. Задгаа үстэй тий. Хана гоё хурц садгаа юу? Гоё хол задгаа штэ. Ер нь хашна гэж байхгүй тийм. Өөдөө л хашна. Хашаач ба. Зуун бол хашааж байхгүй штэ. Зам бол хашаач байхгүй. Тий. Манайхан ч айргал гэнэ үхээс одоо үнэгээ сах айр. Хонь ямаага ер нь сайхгүй юу? Гүү. Манай гоёхан чиг ажилтаа болсон штэ. Саадаг тий. Саа штэ. Саашаа. За хоол болцсон уу? Хоол болсон. За борцтой лавшаа. Ожид бүр пяхтан хийсэн юм шүү дээ. Том уралтай. Энд чинь нэг хий юунд одоо сайн хоол гэдэг. За хий хойнд их сайн хоол. Нойтмахаар ихсэн чи борцсон гоё. Борцсон гоё. Танаа гоёрын ч бас л тэмээний борцыг мундаг хийн тий. Тэгэн Тэмээний борц юу юм бэ л штэ. Үйлээд ингээд тэгдэг гэдэг юм байх. Аюугүй гоё юм бэл. Тэгээ цагаан. Тий. За шөл муутай. Тий. Яг тий. Шөл муутай. Манай хоёр ер нь ойр дийш тийш хөдөлгөөн ийш тийш явбуу. Ер нь суурна. би 4 хоног эмнэлж Оо яасан бэ гайгүй. 5 хоног гайгүй. Имчилгээ хийсэн юм да? Жоохон энэ чэйжин дотор маань жоохон өвдөд. Тэгээд шинжилгээ өгөөд. Би одоо нэг шүд амттай болж авах гэлээ. Шүд амч одоо асуудалгүй хийдэг болсон юм шүү. Асуудалгүй хийдэг болсон юм шүү. Хийдэг болсон. Тий. Бас тэг хоног хугацаатай юм. Бас тэгнэ тийм. За хоол алан дээр дэцгээе. Цагаан олцоогоор. Хэд хоног. За борцтой шүлстэй нэр янз нь. Гоё. Стой. Янз нь. Оо. Борцтой шүлөө. Хараа өгтэй. Та нөгөө шидэт тавсаа хийсэн үү? Тэр нь тийм баха. Та нар чи ийм сайхан аршаа устай газар. Яг уу. Аршаа аваад тэгэл. Одоо яг насаа хаад тэгэхээр энэ хүний халамжинд орлоод юм байж. Ястол тэгж байгаа бах та. Энэ өчигч бас нэг хэдэн насны зэрэгтэй. Хайлдаж суугаад бас 20 жил болчихсон юм биш үү? Тийм. Царайд гоё ихч байна. Та манай ах залууд гоё залуу байсан байлгүй ийм гоё хүнтэй суусан чи тий. Одоо муухай байв. Яач би одоо жоохон муухай байна. Тэр залууд гоё залуу байсан болоод ийм сайхан нэртэй байгаа байлгүй тийм ээ. Одоо шүтэн байхгүй болохоор яриа хөөрөө хөрч шал өөр болчих. Тэгж байгаа. Тий. Ямагч манус та яг энэ нутг уу? Тий. Яг энэ гол их. Яг энэ гол их. Хоёулаа халамжилдээс одоо ч би энэгээр халамжилуулдаг л байна. Али эмээ уугаарай. Хоолой гэрийгээ идгээл одоо заа. Ядарч уу, даарч уу юм. Одоо нөгөө маш олон хүний хөл дараад байгаа учраас мал яваад яг удах юм ч одоо даралт би яхан даралт. За. Яатсан үс айдаг байдаг юм.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Хулсан давс компани. Дэлхийд мэндэлсэн цар ганц шүлтлэг давс. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэнг фарм. Элгээ хамгаалж, элэгний өхлөлтөөс сэргийлье. Ливер актив. За одоо ёстой орой түүдэг түлээд энэ сайхан агаарт ингээд сууна гэдэг бол бас нэр жаргал юм өө. Тийм ээ. Одоо бид ч одоо энийг бас ховорхон үзнэ шүү дээ. Тэр бол ингээд суудаж чадахгүй. Хөдөө түүдгийн галд ингээд сууж байна гэдэг чинь. Ёстой гоё юм. Аргалын утаа түүдгийн гал хоёр суун гэдэг чинь. Та хэд маань ч гэсэн одоо тэгэл мал хуй гээл дайраг цагаа гээл зочин гээ чи ер нь ингэн тэгнэ гээд ер нь ус ингээс нэг сунх цаг зав ер нь тун хомос. Ховор. Тэ. Ер нь тэгээ өгөөрчтэй зэрэгүүл ажил ихтэй шүү дээ. Хонь малдаа явна, үнэ малдаа саана. Гуга саана, арга эсгэн. Энэ удаа манай нэвтрүүлгийн банк хамт олныг ирэхэд ахыгч хоёр мал сэтгэлээ дэвсэж сайхан цаг гаргаж, хонох зөвшөөрөл өгж, хамт сууж, хуучлаж одоо нэг оройг их сайхан л өнгөрүүлж байна. Маш их баярлж байгаа шүү одоо. Нийт үзэж байгаа хүзэгчдийнхээ өмнөөс бас баярал талархаж байгаа илэрхийлээ. Та бүхэн манай фэкгээс сонгоод ингээд ирсэнд нь манай гэрүүлийн зүгээс бас их баяртай байна. За ингээд энэ сайхан түүдэг календар гэж чи одоо зүгээр суугаад яах вэ те хэдүүлээ. Буута хууртаа байх уу нараа? Тэгээд тэгвэл нөх хөгжмийн шиг наран цагт гэдэг чинь хөгжмийн шигэд болж байгаа хаа. Тэг. Болж гинөө. Болно. За ардын жүжигчин очолооны хөгжим одоо бидний мэдгээр дархны их хот гэж зөөлөн дуутай их хот гэж сайхан дуучин 80-аад оны 90-аад оны хэрэг дуулжсэн тийм ээ. Тэр дуучны сайхан одоо гавьяат. Тэр сайхан дуучны дууг одоо өнөө цагт би бас түүжээлэн хүргэж өргөжлүүлэн одоо ард түмэнд хүргэж явах юм үүрэг авсан. За тэгээд ийм дуучин байгаа. Тэгээд хөгжмийн шиг сайхан дуу 1989 он зохиогдсон юм байлээ. Тэгээд энэ дууг яг тэр тухайн үедээ бол их олон хүн сонсч амжаагүй. Гэхдээ өнөө цагт бол наран цагтын хоороноос зарим хүмүүс бас миний дуу авах гэж бодсон юм шиг байна. Тэгээд энэ бол 89 онд анх зохиогдсон юм сайхан түүхтэй дуу байд юм аа. Түүхийг ярихаар бас гоё юм биш үү дууны чинь тий. Тэгэлгүй яах вэ? Уулах биш одоо зохиогч. Тэр энэ хотоо чинь сайхан. Вау. Энэ байгальд түүдэг галдны хөгжим дуу янз биз.
За. Янз юм биз. Эндээ бараг ингэ суугаад үүр цайлах очмаар багч вэ. Дүүдээ одоо удахгүй тэгээд гавьяат Ямар гоё юм байлаа. болоорой гэж өрөөй. За. Гавьяатын найд орлогогүй очин. За. Амрлын. Ямар гоё юм байлаа. Сайхан штэ. Энд чинь гоё бэлэгдэлтэй амны бэлгээр байхгүй бид ч дандаа сайхан юмыг ярьж сайхан зүйлийг бодож явах хэрэгтэй гэж одоо ихнээсэл тэгж ярьдаг ус тийм ээ. Хүүхдүүдээ одоо ер нь та хүмүүжүүлэхдээ хамгийн гол одоо баримталж явдаг өөртөө ч тэр ер нь одоо бодож явдаг гол зарчим юу байна хаа? За яг хэвдээ энэ хөдөлмөрч байх хэрэгтэй хамгийн дөрөв. За худлаа толгой хийхгүй. Хийсэн юм аа. Эцсийн хүртэл гүйцээж. Хийжээд хүмүүн намжилтна. Тэ. Би таныг сонслоо та ерөөсө бор дарс хүртэж яваагүй гин шүү. За би энэ нэг л хэрэг хуугаагүй. Яг хөө зүгээр найд нөхдөд нийлэхэд бол нэг ганц хоёр шилээр хүмүүс уулгүй яах. Тэгээ согтож тийм тасарч масалтай бол энэ стовд үзэг. Хоёр хоол хийж. За тэгээ нэг ундаа болчихээрээ. Амттай чихэрж юмсэвэл бас ичнэ. Тий. Тэндээс дандаа болохгүй юм иддэг юм биш үү? Та нэг үг хэлнэ үү? Хийн бас. Хийх үү? Хийхээр бас чамийн хийн үз. Тий хайда янз бүр амтлах юм хийх гэдэг л би бас дурггүй. Тэрэнд нь бас та жоох эсэргүүцэх мэгтэй. Битгий амтлагчаар зодоод бай гэх мэгтэй. Хоолнд бол би янз янзын хоолыг үл хийн шүү. Хийн. За манай нэвтрүүлгийн ивент гэчээр 5 нүдэн маань ажилтдаг юм байна. Танай тооны нэвтрүүлэг 5 нүдэн 2 маань их олон жил хамтарч сайхан ажиллаж байна. Тэгээд таны тооны нэвтрүүлэг дээр 5 нүдгийнх маань юу гэж хэлдэг вэ гэвэл айл болгонд 5 нүдэн байгаасаа гэж хүсдэг манай хамт олон. Тэгээд өвс өв бүтээгч нь мундаг залуучуудын одоо ур ухаанаар бүтсэн шаазан аягыг би одоо айл болгондоо сөгж явдаг. Тэгээд дээшээ харсан сав гэдэг үргэлж сайхан эдээ ундаагаар элбэг дэлбэг байхын ерөөлийг бэлэгддэг тийм ээ. Тэгээ 5 нүдний хээ маань өөрөө 4 арваа учраас одоо өсөж үржихийн бэлэгдлийг бэлэгддэг. Ийм сайхан одоо бэлэгдэлтэй учраас энэ хүү бэлгээ би одоо хүнд өгөхөд тун таатай байдаг юм аа. Тэгээ ахтаа бас. За баярлаа. 5 нүдний хагараа бэлгийг гардуулж өгөө. Ажилт амжилт нь ад сайн бүгний ёри. Орой тэр юу бат сайхан шиг. За ихчтэй бас зөв зүгээд энэ сайхан энэ эвлүүлдэг пазл байгаа за ихч. Тэгээ энэ 500 ширхэгтэй 50-ыг харьцах нь 36 см юм эвдээ 4 амтны зурагтай, тумбашийн зурагтай юм сайхан зөв зүй гэдэг юм одоо зураг байгаа. Тэгээд энийг бас гардуулаа өгөө. Тэгээд нэг эвлүүлээ дараа ирэхэд нэг эвлүүлээ хандаа өлгцөн байгаарэ. Хадгалаа байв хайрцагтай. Ер нь би бол бодлоо гадаадаа илхаасаа орон нутгийн гадар газрын онцлог тэгээд янз янзын одоо хоол унд одоо байгалийн тэр үзэгслэн тийм хүлээж явах бүгдийг сайхан үзээд зүгээр юм шиг санагдав. Одоо тэгээд аймаг янз янзын юунд очихлаа. Гайхамшигтай гоё юмнууд их байх юм. Ёстой тийм шүү. Одоо ч тэгээ манайхан бас дотоодын аялал их сайхан явдаг болсон. Тэгээд аялал цугаалгын цаг эхэлж байгаа. Ер нь тэгэл хөдөө орон нутгаар явахдаа ээдээ манайхаа одоо хөлийн мөрнөөс өөр юм үлдээхгүй л аялах нь чухал шүү дээ тий. Гол нь хоггүй. Өчигдөр манайхан үүд ирлээ. Тэгээ би хоноо дуугаад өвлжнээс ингэж гараа явж байсан чинь нэг нь морьтой нөхөр яваад. Нөхөд ирсэн чинь аялагч болтой юм. Нэг баахан өндөө юм ганцолт. Франц. За. Ганцаар морьтой ч юм. Тий. Тэгээ би одоо хэлээ болчихгүй. Тэгээ хоёулаа яриад байсан. Би нэг юм багцаа аваад өгөх юм аа. За. Тэгээ тэр авсаргаад манай түрээд байсан. Хоньмоос нь туулцаад. Энэ чэрд нэг хоол хийлгэж яваад өрөм хамаагүй тийм аа. Талах малхтай. Тэгээд өөрхөн тийшээ газраад өхнө гэл одоо тэгэл энэ аранга хотонд дамжаалдаг явах. Гадны зургийг хараад явах. Хөөрхөн амт ингэж тэр чинь яг гой зоргоороо гоё аялж явах юм байхгүй юу? Хүүхдээ тэгээ ийм шорт хөл нүцгэн. Ямо энэ чэр маннаас буусан чинь хөлн гэж хэлж чаддаг. Холгоч чинь. Тэгээ одоо яаж тэр хол явна. Урт замыг яад туулах юм бэ? Манай ахын нэг хүүхэд ирчихсэн. Тэгээд тэр харин хэл юу гацуулга хийсэн. Очуулга хийсэн. За тэгээд өнөөдрийнхөө зураг авалтыг ингээд өндөрлөе. За тэгээ хэдүүлээ сайхан эртхэн босоод маргаашийн өглөөний цэндэг сайхан агаар дээр аршаа ус руугаа явъя. Аршаа ус яваад адуу малаа яагаад адуу малаа одоо үзээ тийм мал өхөр мал юм байж одоо
Тэр юунда оройдог. За амархаас өмнө нэг сайхан түрүүнийхээ дуулжсэн дуу сайхан дуусгаад галаа бүгтэл харж байгаа тэгээд оройд. За. Уулуулн нээлэн харагдаа. Онорэ цэнгэр хангаа минэхөө. Унтаханарн дүцгээд байдаг. Усын нутага минэхөө. Ханганарн хаан сүгээр усын нутага хөө. Халахын сарангой ээж минь сүгээр өгсөн нутгаа хөө. За өглөөний сайхан амаруу. Ойрхон гол аршаан дээр очиж усан гэж бодоод онцлог юм бүр уцууд гэсээр байгаа. За өглөөний минь зүй хийсэн. Гадаа гоё. Агаарч нарлж байгаа юм. Янз ямар уу? Янз амарлаа шүү дээ. Монгол жоохон нэг эсвэл жоохон байхгүй байж чад. Ирээд анх удаач явах. Эрэнгот наашаа өдөө явсан. Тэг хангаал Тэр удаан байгаагүй юм. 2 жил шахвал. Тэр дунд нь бараг ирээгүй. Тэгээ нодон наадмаар ирсэн. Тэгээд гоё юм. Эхлээд тэгээ ярилцсан шүү дээ өглөөс ирээд. Тэгээ ойрт хөдөө хатаа яваагүй сайхан биш. Яста. Жоо бясалгал маягтай, услах маягтай сууж илээ. Жохо өөртөө ажиллах маягтай. Төвлөрсөн сууж. Ахч хоёр маань ингэж хайцсан болов. Мал залт явсан юм лу. Малдаа явсан билүү. Ах яан гэсэн шүү дээ. Өглөө адуу авчирна гэжсэн шүү дээ. Адуу авчирна гэжсэн тий. Эгч борцтой цав яана гэжсэн да. Эгч борцтой цав хийнэ гэжсэн. Хойдлын галтаагуутай баашин л орё доо. Тэгээд би тийч одоо өнөөдөр эндээс бас нэлийн зайтай явна тий. Тэгээд би ч нэг өөр хөдөөний хөтөн болохоор нутгаа санаж байна. Хөдөө ингээд мал хой харсан чинь ер нь жоохон огших гээд шүү. Өнөө тугаал адуу мал харсан чинь огших гээд шүү. Тэгэн штэ. Хар багасаа хамт тоолж ирсэн. Босоо. Малтаа тоолж ирсэн. Хар багасаа тоолж ирсэн юм чинь саналгүй байх. Өглөөний минь саас юм уу? Хаана уу? Өглөө би бүр. Хаан дээр их сүү цаацсан байна. Оо энэ цаацсан байгаа юм уу? Ой түлэгч чүйдэж халгаа ихтэй. За би. Оо чиста. Амар их сүү цаасан байна шүү дээ. Энэ өглөө босоод энэ хэд 20 литр сүү юу? Өглөөний сайл. Гадаа нэг юм хонтой зургаараа өөдөөс нэг хүүхэд гүйж идэг зураг санддаг нэг ээж. Тэр шиг байна уу би? За танд ястаа гоё хэрэгтэй бэлэг өгнөд үү? За энэ манай нэвтрүүлгийн event итгэвч Tank Farm гэдэг одоо Германдаас одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн ийм оруулж ирдэг юм байгууллага байгаа. За энэ дотор одоо ингээд бас олон янзын эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байна. Тэгээ одоо за энэ одоо Immuno Active гэдэг одоо биеийн дархлаа эсэргүүцэл дэмжих шингэн нөхөх, за энэ liver active байна, элэг хамгаалах энэ айгүй сайн шүү. Цааш та уудгүй хүндээ тий. Гэтэ ер нь бол хэрглэж явах хэрэгтэй. Элэг гэдэг чинь өөрөө дүлийн хэрэгтэй учраас өвдөж байгаа үг нь мэддэхгүй. Тэгэхээр бид нар чинь монголчуудад нь элэгний асуудал бол айгүй одоо чанга маш их өндөр нэрсэл дагуулж яддаг шүү дээ. За энэ электролит гэдэг бас одоо эрүүл мэндийн бэлтгэл байна. Эднийх маань одоо эдрийг бас өгөөрэй, дамжуулж өгөөрэй, эрүүл мэндэ дэмжээрэй, тэтгээрэй. Эрүүл Монгол хүний төлөө гэдэг энэ бэлгийг өгж байгаа юм байна шүү. Хамт олондоос баярлалаа. За Tank Farm-ийн хамт олондоо маш их баярлалаа гэдгээ илэрхийлье. Тий. За энэ их гоё юм багц. За энэ ямар өвдөө. Манай чиглэл гэдэг одоо компани байдیں۔ Одоо яг энэ нийтийн хоол, за тэгэл одоо энэ сав суулганы чиглэлээр бол 30 хэдэн жил үйл ажиллагаа явуулсан. 36 жил үйл ажиллагаа явуулсан.
мундаг компани байгаа. Эднийх одоо энэ хамгийн сайн чанарын төмөр байхгүй юу? Тийм. Нэрс төмөр. Энэ ерөөсөө зэврэхгүй, муудахгүй. Энэ дээр одоо нөгөө удаан ус мусыгаа тавьчихад нэг фибер сав авч нэг юм үнээр ордог шүү. Одоо энэ савны асуудлаас ч болоод энэ хүний эрүүл мэндийн маш юу гарлаа. Одоо манай болгон ч бүр энэ цэнхэр савнаас татгалзъя гэсэн хөтөлбөр гаргасан одоо бүр. Тийм ер нь бол тийм эдний байгууллагын ерөөсөө шар цэнхэр савнаасаа татгалзъя. Татгалзъя гэсэн ураа гарлаа. Одоо тэрийг бие хүртэл бас одоо мөрдөж байгаа. Мөрдөж байгаа. Тий. Тэгээ энэ маш гоё. Энэ ч одоо 100 литрийн багтаамжтай байна уу да. Айргны сав байгаа заа. Нөө за. Энэ ингээ бүлүүр нь байгаа. Одоо энэ чинь хараа уламжлалт одоо аргыг орчин үеийн инновацаар одоо ингээд шинжилж одоо ингээд сайхан бүтээж байгаа юм бүтээл байгаа байхгүй юу? Энэ чинь одоо ингээд та одоо энэ 100 одоо туршаад үзээрэй заяа. Энэ одоо яг өөрийнхөө бүлүүртэйгээ энэгээр чинь бүлийн дээр турших чинь байхгүй. Энэгээр сайхан бүлээд эндээ айрга. Энэ бас гоё зайтай байгаа үстэй. Янзын боолоо та тагийн нээдэ. Чү. Оо за. Янзын боолоо. Энэ 100 орох юм байна уу? Орно. 100 бол орчих. Орох юм. Энэ хараа сүүний айраг сүүний сав гээд 130 литр гэнэ. Энэ дээр 130 орчих. Тэгд 100-аас их. За тэгээд энэ чиглэл гэсэн юм хөөрхөн штомбор байгаа зэ. За. Шар айргийнхаа бүглэг бас сип хийлээ хаяас тий. За энэ бас гоё махны мод байгаа. Энэ нөгөө хуудлаггүй дээр нөгөө бактери үрждэг. Энэ зурагтаар яагаад байгаа юу маань мөн байна шүү дээ. Мөн байгаа. Мөн байна. Тэгээ эднийх маань одоо бас 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэдэг. Тий, ийм хамт олсон. Тэгээд одоо яг энэ танаад хоныг өвчсөн боос тий. Тийм байна. Тий, бүх юмн дээр ингээд танаад хоныг гэдэг бүр зориулж. Тий, зориулж бичээд. Тийм байна. Тэгээд очиж байгаа айлуудтай гардуулж өгөөрэй даашгаа гэдэг. Тэгээ шанаа манаа ингээд ерөөсөө бүх юмтайгаа. Явтал яг та нарт хэрэгтэй юм. За маш хэрэгтэй юм өгсөн. Энэ хамт маш их баярлалаа. Манайхыг зорж сонгоод манайд ингээ сайхан нэвтрүүлгийг хамт олон та бүгд баярлалаа. Баярлснаа илэрхийлье. Оруулнаа. Энэ гадаа нэг яасан. Энэ мундаг хэрэгтэй дээ. Энэ сайхан. Би угаасаа одоо нэг хэдэн яг зориултын нэг 10 цаг болж явах гэдэг байна. Аха. Та элэгний өөхлөл чимээгүй нэмэгдэж байдгийг мэдгүй. Амьдралын буруу хөвшил, хорц зуршил зэрэг шалтгаалan элэг өөхөлж чимээгүй өвчлсөөр байдаг. Танд элэг хамгаалах элэгний өөхлөлд сэргийлэх Milk Thistle, Silimarin, холын агуулсан ливер актив бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өвдсөн хойно биш өнөөдрөөс эхлэн элгээ хамгаал. Элгээ хайрлая, эрүүл амьдрий. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm Герман чанар. Ингэж явуулаад. Оо, ингэж авах юм уу? Тийм ингэж авах. За энэ яадаг сав ямар өчтэй сав? Усны чиглэл компани. Усны сав шүү дээ. Монгол төлөвлөлт. Наад тэр зориулсан. Сэрвэ 20 литрийн усны сав. Гоё устай. Ясах машины гард ич шүү. Үндэсний үйлдвэрлэгч чиглэл хязгаарлагдмал хариуцлагатай компани. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Хулсан давс компани. Хулсан шүлтлэг давс нь 1000 градус хүртэл 3 удаа буюу 27 цаг шатсан. Хулс, далайн давс, шар шороо, нарсан модны нийлэмжээс бүтсэн 81 төрлийн эрдэс хоолны давсыг та өдөр тутамдаа хэрэглэснээр хорд хавдраас урьдчилан сэргийлэх, эрдэсийг нөхөх, усны дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн усны чанар сайжирч, хордлох тусгаас урьдчилан сэргийлэх боломжтой. Утас 76 тэгтэг 3938. Бэлтгэн мордын төвөргөөнд хөрөмгийн салхи сольдож, дэвх харцхын жигүүр эрийн хэмэрт шингэж, эвэр номын эрчис уухайн баясалд бахардсан эрийн гурван наадам Монгол түмний минь цэнгэлээ. Монгол түм минь сайхан наадаарай. Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Cornto Bianca. Бэлэг чанарыг Bianca-гаас. За өглөөний минь.
Өглөөний минь. Сайхан амар өглөө хайчих дэрв та. Өглөө атунд яваа лээ. За одоо хол байна уу ойр тогтчих. Гайгүй байна. Өсөлтөөр зөвхүүлээд айгүй сайхан унтсан байна. ер нь хотоос ирсэн улсууд нэг 2 хоног бол маш их сайхан өглөө унтдаг. Босмооргүй л байлаа. Энэ би болохоор юу яадаг юм. Тэгвэл агаар Сайхан амарсан. Сайхан. агаар цонхогдоо тэгд унтдаг юм байна гэж байна. Тэгдэг л байх л та. Өглөө ихчтэндээс сарн бараг 10-20 литр сүү саац ирж байна шүү дээ. Тэгээд 3 хоногоос болохоор өглөөний босолт нь эстодоо. Ааха. За энэ сайхан шинэ өрөмийн өглөө нөгөө тоон дээр багсан байсан өрөм. Тийш. Яамны. Тэгээд юу яадаг. Өглөө чүнээр унтсан хамаг дунд би үлддэг. За сайхан айгаа өдөнгөр ууч. Тэгээ сайхан нэг айрмайгоо жаахан атгаж матгаж ингэж. Тэгээ сайхан унтцгаа. Ямбай их чи хийсэн ажил одоо онцгой гардаг л гэж өчтөрөөс хойш ахад тэр ярьлаа. Нууц жор байна да. Яг уу зүгээр шийтгэл. Хийдгэрээ шүү. Ааха. Манай их л таавхаа. Манай их гоё хийдэг гэж. Айгуу сайхан хийдэг шин. За манай хоёр одоо ойрын зорилго юу байна? За ойрд одоо нэг иймэрхүү юм бодчих, самжийн төлөвлөж чинь гэж байгаа юм. За одоо бол миний хувьд бол одоо нэг их актер малаа яхан чөөж бодлоо. Яагаад гэхээр миний өөрийн нэг насны юу их мал. Гоо сайхан хинчилсэн дүүрэн нэг өөртөө тогтээд мастай. Тэгээд одоо амжаа энэ хоёр энэ нэг хүүхдийг л гарын галдан өгсөн. Дүү харин би зурганд оруулаа гэсэн дүү хайч юу? Адуун юусэн. Адуун дахиад явчихсан. Дахиад хоёр гадаа гадаа байхгүй. Энэ дүү хамаатан садан төрөл төрөстнөө доосон гол нутгаараа байна уу манай хоёрын? За ихэнх нь эдний та юуныхан бол одоо Манай ах トゥ хоёр юм да. Адуун байгаа юм. Ах トゥ хоёр маань мал. одоо мал. Яг төрсөн ах トゥ хоёр маань. За хайр маань уу? Хоошоо нугад. Яг ахмадын хав явуул. Манай ижи би бол ихээс 8 удаа. Манай ижи энэ жил 85 хүрсэн ба. Ямар тий. Би тэд бас нэг би энэ ч авцаа нэг 85 тэмдэг чи ижи танад цаараа холдоо ядраад байна. Манай нэг дүүгэгтэй аймгийн төв хажууд байсан. За. Тэгээ тэнцээ зүгээр нэг богинохан тань ахтаа хамаатан зат ойдос нэг тэмдэг санаа ингэ байна. Тий. Ямар гоё. Би гоё. доороо 7 дүүтэй. Тийм ба. Та том юм уу? Би хамгийн том. Одоо ер нь тэгээ дүүнэр хаагур байна. Дүүнэр болохтой чинь Болгон аймагт 3 нь байна. Хотод бас 3 нь байгаа юм. 2 нь байгаа юм. Хотод 2 нь. Хөдөө нэг дүү маань малчин байгаа. Би Дахиад ихтэй дүү. Аим 3 байгаа юм. 4 байгаа. 2 ихтэй 2. Тийм байна. За манай нэвтрүүлэгч бас нэг ирсэн айлаа бас танилцуулдаг. Хоёул чи өчтөр дэгээ унаагүй байсан учраас гадна талаараа бол сайхан явцсан. Одоо энэ дотор талаараа хоёулаа сайхан танилцуулъя. Энэгээр ч одоо гоё өрг өмжлөл, шаагнал, давраг машины, тоол тэмдэг гэдэг олон юмнууд рах шиг байна шүү, тийм ээ. Яг одоо сум олон нутаг улс маань намайг үнэж бас янзын цагнал өгсөн юмнууд байна. За энэ одоо Булган аймгийн Могод тус сумын Баян уул багийн малчин Дорж Сүрэнгийн Батэрдэн танаа. Үндэсний баялаг болсон манай жихугаан доктортой эрхлэн эх орныхон эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлч хөдөлмөрийг тань үндэж улсын авраг малчнаар шалгаруулан өргөмжлөвөө гэж шүү. Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд инх баяр 25 онд ингээд өргөмжлөлөө ингээд одоо сайхан өлөх юм байна да. Өлөх юм. Наадагчаад манай одоо энэ жаатна харин тийм нэрээ манай өгчүүдээс одомчрж ирсэн юм. Би жаатмаадын гоё болгон сайдаа яг л үнсэн. энэгээр байвал илүү гоё. Шилжүүл би шилжихгүй. Байгаагаар нь байдаг. Дээр чи шилжүүл чаврын жаатнууд нь ядгасаасаар ингэсэн байлээ. Тэгээ юм ийм яг байгаагаар нь байдаг болтой. Энэ одоо энэ гоё жаат хийгээд шилжүүл болно шүү дээ. Тийм ба. За энэ тагшуул танахаа одоо дүүр юм ээ. Тагшуулахаар энэ манай ижигийн авын тагш. За. Ижигийн авын тагш. Энэ тэгэхээр 100 гаруй жилийн түүхтэй. Тэгээ манай одоо энэ тавгүй идэ. Энэ тэр одоо бүр өгчүүлээсээ ирсэн. Энэ манай өвөө. За. Өөр юм. Тэгээ энэ нэг юуны гүцүү байна. Энэ нэг цэнхэр гүцүү? Энэ цэнхэр гүцүү. Шар тосны гүц юм уу? Одоо энэ зулын тосны гүц. Энэ
Бүр манай одоо энэ бол гэж хаач байхгүй дээ. Бүр дээр одоо энэ тэр хайд юуны юм байсан. Энд тэгээ их л одоо энэ бол их л удаж байгаа юм. одоо тэр хөгшний юмнууд надад ингээ үргэлжлээ явна шүү дээ. Тийм байна. Та бас тэгээ сайхан хадгалж авч яваа юм биш үү? Үнэс Энэ зүйл болохоор байна. манай тэр өвгийн маань ирэх. За. Хаяа бас Би энэ эргүүлж хөгшний гин үү та? тий эргүүл орой нэг ганц өдөр болгон бишээ сансан цагтаа нэг хоёр эргүүл. За хэдэн май намандаа Хөгшүүлээ юу бол одоо ингэ бас их. гой сайхан хадгалж. За энэгээр одоо ахын шагналд зөндөө байна өө энэ Oo талаа. дайм сумын тэр юунууд. Энэ том цомод чи юу юм бэ? Наадахын зүгээр юунууд энэ зэнгэр давны энэ суманд яасан юу надад дурсгал. За. Мах Махт гаргадаг л цар байж тээ. тийм цар. Мах гаргадаг цар. Та хэлтэй бол би тэдүүний тийм гэхдээ Доороо хараа хас тэмдэг хас тэмдэгтэй. дээ шүү дээ хараа. Ингээ явал да хас тэмдэг ухаад сийлээд ёстой хуучны сайхан хадгалсан юм байна. Би гадуу Эдгээр их жаарг угаа. өөрөөр манай айргны манай аягийн. Юу хастай хийхтэй. Осныг хэсэг хор үйдэг. За. Тэгээд сумын алдар туяа Авсан. авсан. Улсын авраг малчинд ийм юу гэдэг юм уу? Тэгдгий. Ийм том гэдэг юм уу те? Тэгдгий. Энэ хом илжээ. Бас уу? Тэг. Энэ хараа Тийм байна. улсын авраг маа. Улсын авраг малчин 2025 гэдэг. Ийм модон хувийн ирдэг юм байна. Тэг. Энийг бас зундаа ашиглах уу? Айрг хий. Айрг хий. Одоо том яахан олон хүнтэй нөгөө айрг мэргийн ашигтай. Энэ төв хөө. Энэ төв. Энэ юу гэж вэ? Энэ тэнгэр дээр над улсын авраг малчин болоход энийг авчиж өгсөн. Таны морь үйдэг байх уу ийм одоо идэл хэрэглүүлээ Тэг. вэ? Эдгээр Хамгаа хадгандаа боогоод байсан. Тэг. Наад чи уг нь одоо алтан удаа шар байсан одоо тэр үед юугаар Энэ уг нь цагтаа шар байсан юм аа. бондоор яасан юм уу яасан одоо ингээд хөл надад гэмээр болсон байгаа. Энэ гурван алтан удаа миний нэг ухаад гайгүй сайн ухаад тэрний надад байгаа. Дахиад Гоё баа гоё. Энэ ёстой нөгөө Сүхбаатар кинон дээр гардаг шиг дотор нь нууц бичиг хийдэг дагшавшгал зүгээр хуучны сайхан ташар байна да. тий. Наад чи ёстой хоочнэр шүү. Тийм байна. Ёстой хуучны. За манай гэр нэг ийм үлхүү юу. Тэрэ танилцуулсан их баярлалаа. Зүгээр. За манай Бали ахын Баку хэн блэ? Бат шиг. Бат шиг. За. Ажил сайн, мал сайхан уу? Сайхан. Өчтөрөөс хойш хойлоод бүр ярилцах гал чадахгүй байсараад биш бас жоохон завгүй. завгүй л ажилтай л байл тээ. За. Ер нь одоо яг мал дээр байна уу? Мал дээр үү? За. Одоо ирээд нэг 7 жил болж байна да. 6-7 жил болж байна. Тийм үү? Тэг их сургуулаа төгсөөл ирсэн. Хаан төгсөн. Хотод хөдөө аж ахуйд. За. 100 инженерээр төгссөн. За. 100 үржүүлэг. Тэгээ одоо мэрэгчлэрээ ажиллахаар яаж байна? Одоохондоо жоохон ажилтны мал ихтэй болохоор тэгээд жоохон яг адуу мал. Ерөөсөө нэг тийшээ төвлөрч чадахгүй. Тийм. Мал дээрээ төвлөрч байна. За хичнээн азар гадуутай байна одоо. Одоогор бол нэг 6 хазар гадуутай л. 6 азар гадуутай. Тийм. Чи яагаад мал руу гарыг сонгож байна? Хотод сургууль төгсөж байна. Уу яах вэ? Ер нь яг энэ хоёр дээр л ирье гэж бодсон. Аа. Одоо ч нөгөө нэг яг энэ одоо адуу мал хөрмөхөр одоо энэ 5 шиг малаа нэхэн арах уу би л арах. Хамгийн бага нь болохоор тэгээд Одоо яг тэгэндээ. тий. Одоо ганцхан ихчтэй болохоор тэгээ ихчмэн хийж гарна гэж байхгүй шүү дээ. Аавч бас жоохон нас тэр гарлаа. Одоо адууны араас тэр болгож өгшөд байх бас хэцүү шүү дээ. Би ч одоо нөгөө багасаа нөгөө нэг жоохон хот өргөөр очиж болохоор бас нэг хөдөөний амьдралыг сайн бас яг сайн мэдэхгүй. Тийм үү. Тийм. Тэгээд нөгөө нэг одооноос л ер нь жоохон жигдрэх ойлгох сурах баяртай байна. Тий. Ер нь хот хүрээд өсөөд ингэсэн мал руу гарна гэдэг бол том шийдвэр гаргасан юм чи. Тэр үчи тэгээд яагаад ер нь тэгээд за би ер нь тийшээгээл очие гэж. Тэгэхгүй аав одоо ингээд өндөр настай одоо гарчлаа тэнгууд одоо хин одоо үржлийн одоо авах би л авна шүү дээ. Тэгэхээр энэ нэг тэгээд за ер нь тэгэл шууд хөдөөнөө л амтрыг л шийдэл юм шилсэн. Одоо шийдвэртэй харамсахгүй л байна.
Үгүй. Асуудал. Одоо энэ юмнуудаа ингээд сурлаж аваад дагуугаар Баг. бас нэг хөдөөнөөс яг нөгөө таг би ч бас хотыг биш. Гэтэ бас яг юм нарийн ширүүнүүдээ сайн мэддэггүй юм байл юм байсан. Найз охинтой. Найз охин байхгүй. Одоо хидтэй бид үү? Одоо 30-тай. 30-тай. Яа, чидтэй айгүй овргоо юм шүү дээ. Би чамайг нэг 20 хэд мэдтэй л болов. Хүмүүс 20 төгжил гарч байгаа болов л гэж бодож байсан. Тэгсэн чи одоо 30. Яна оройлоо. Яах. Одоо яах вэ? За энэ голоор чи одоо тэгээд найзалцгаар охин, найзалцгаар хүүхэн шуухан ер нь байна уу? Байхгүй шүү дээ. Тэгээ одоо нэг хөдөө гардаг октооч баг байх юм. Харин нэг тийм хэцүү юм болчихлоо те. Танд. Хоорондоо тэр тэмцээн уралдаан гэдэг чинь юу юуны тэмцээн болдог? Хэрэг цуглаж тэгдэг. Яг нөгөө энэ яг энэ сумынх одоо энэ багийнхан гэж яг багаараа олдог байхгүй юу? Тэгээ яг багуудын хоорондох тэмцээнүүд байна. Дандаа л адуу малтай л. Гүү яг тийм болохгүй. Яг шагаа харва болж байгаа улс таталт. Тэгээ нэг сакс мөмбөг. Тэгээд волейбол. Тэгээ бүх барилдах нэг тиймэрхүү л наадганууд болж байгаа тий. Тэгээ нэг урлаг спортын бас юм дуу юм энэ төр гэдэг. Тэрэндээ бол бас чи үзээтэй биз. Би ч урлагт юм аа. Урлагтай марахан. Тий, спорт бол гайгүй. Спорт байгаа. Юмнуудаар нь оролцоод яваад. Одоо хаах нь. Одоо энэ голоор зогоод. Голоор байгаа юм тий. Сая чи тэндээс тоож ирж байгаа шиг. Сая дөхүүлээд. За ярилцлах сайхан байл лөө. За, амжилт. За. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч гэртээ сайхан саатуулж дайлцайлж баг хамт олонны нэг сайхан өдөр амраагаад явуулсан та хоёртоо маш их баярлалаа. Зорьсон хэрэгээ сайхан бүтээлээ. Ах ич хоёртойгоо сайхан хууч хөөрч илбийг ярилцлаа. Зөндөө л сайхан одоо зүйлээр дайлуулж одоо цайлууллаа. Маш их баярлалаа. Тэгээ одоо эргээд уулзах ерөөл дэвшүүлээ. Тэгээ буцаад ирэхэд булаг шиг байхын бас ерөөлийг өргөөд түн ингээ одоо мордё доо. За та хамт олонд одоо манайхыг ингэж зорж ирж бас нэг зав цаг гаргаж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ажилчин амжилт амьдралт нь ад жаргал сайн сайхан бүгдийг хүсье. За тэгээ буцыг гэсэн буцыг салыг салсангүй салаа зам ирэхээ саллаа гэж. Яста. За тэгээд маш их баярлалаа. Маш их баярлалаа шүүгч минь. Амжилт. За. Сайн хуудаа байх. Эргээд удахгүй уулзна. За баярлалаа. За энэ удаагийн дугаар ерөнхийдөө өндөрлж байна. Тэгээд бид нар одоо өчтөр нөгөө манай хонсон айлман тэршидэ Батэрднах ах. Тэгээ энэ ч нөгөө урт наслуулдаг булаг байдаг гэсэн. Тэрнээсээ уучаад явал урт наслаа шүү дээ, тий? 100 наслнаа. Үлгий догомшил юм сонссон шүү дээ өчтөр. Одоо энэ уснаас ингээд ууж өссөн хүмүүс ер нь л их урт насалдаг гинэ гэдэг тийм үү. Тэгэхээр энэ одоо эрүүл мэндэд их сайн ийм аршаа ус байдаг болтоо маань. Тэгээд энд ингээд сая юуны гол бас зөндөө олон хүн байна. Энд чинь бүр жил болго ирдэг гэж байна. Тэгээд бас нөгөө байгаль хамгаалагчид нэдрийг ингээд нөгөө кодлоод өөр ингээд үзүүчтэй тэмдэглэгээтэй байдаг. Тэгээд жил болго ирдэг хүн гэж байна. Сая бид нараас хонгийг үзээд тэгээд наашаа аршин дээр ирлээ. Одоо эндээс явах зам маань нэлээ хол. Тийм болохоор одоо бид эртхэн одоо хөлгийн жолоогоо дараагийнхаа сум руу залах гэж байна. Тэгээд дараагийн дугаарт иргээд уулзлаа. Түр баяртай.